Тэгэхээр үндэсний зөвлөгөөний гишүүдийг салих асуудал дээр таны яаж хандж байна? За мэдээж бол нэг хурлаас өмнө бас шийдэх хэрэгтэй хэд асуудал юм бэ? Орон нутгийн сонгуул арчсан амжилттай болох хэрэгтэй байгаа шүү. Тэгэхээр энэ асуудлыг яаж вэ? Ер нь бол арчсан ном бол үндэсний зөвлөгөөний хавралыг бол хийх хэрэгтэй. Тэгээд бас тодорхой нөхцөл шалтгааны улмаас тодорхой хугацаар ингээд хойшлуулж энэ бол орон нутгийн сонгуул бас хаяад өрөөдөрсөн байна. Дээр нь бид нар бол энэ намыг шинжилгээд бас их яаж бас их боломжгүй байгаа. Бас их алгуурлаж бас боломжгүй байгаа. Тэгээд яг ингээд уламжлалыг умартахгүйгээр шинжилгээг бас ингэж хийдүүлэхгүйгээр яг л тэр голыг нь болсон, төвийг нь болсон тэр шинжилгээ өөрчлөлтийг нь бол хийх нь зөв гэж харж байгаа. За арчсан намын шинжилгээний ажлын хэсэг гэж одоо ерөнхий нэрийн бичгийн дарганы тушаалаар 35 оны бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Энэ ажлын хэсэг бол 2016 оны 8 сарын 3-ны өдөр албасаар байгуулагдаад өнөөдөр нэг сар гаруй хугацаанд бол хийж хэрэгжүүлсэн ажлууд одоо энэ үндэсний зөвлөх хорооны хурал дээр танилцуулах дөрмийн төсөл гэдэг ингээд маш олон зүйлүүдийг бол ингээд хийгээд хэрэгжүүлээд ингээд бэлтгэсэн байсан. Тэгээд харамсалтай хурал хойшилсан. Тэгээ ер нь бол манай арчсан намын даргад бас ингээд өрсөлдөгч байгаа маш олон кандидатууд байна. Өрсөлдөгчд ингээд тодорсон байна. Тэр өрсөлдөгчдийг бол ер нь нэг дунд нь юм өмнө бол марпон гэж хийжсэн. Одоо 2000 оны үед одоо марпон гэж хийгээд тэн дээр нь бие бинийгээ муулаад одоо ингээд хинж одоо ялагдал баггүйгээр тийм буруу зүйл рүү орж исэн бол одоо бол нэгд өнөөдрийн нөхцөл байдлын толгорсон үед бол тэр бүх хүмүүсийг бол нэг дор одоо зохион байгуулж арчсан намаас нэг дор зохион байгуулад хөдөө орон нутгийн намууд дээр очиж одоо тэр дарах болохоор одоо өрсөлдөж байгаа хүмүүсийн ихтгэлийг үзэл бодлыг шинжлэлийн одоо зарчмыг ингэж ярилцаад тэр хүмүүстэйгээ ингэж ярилцчих 12 сарын 6-нд болох намын их хурлаар яг одоо ямар нэгэн дарах ямар нэгэн бүлэг практикт одоо харилцахгүй тэр Монгол оны 21 аймаг 330 гаруй одоо сүнс мөрөнд байгаа арчсан намын анхан шатны байгууллагуудаас төлөөл болж хурж сонгогдож ирсэн хурлын төлөөлөгчид яг энэ одоо доктортой шинжлэх өөрчлөлтийг хийж чадах тэр арчсан намын даргыг бол сонгох одоо хэрэгтэй гэсэн тийм одоо байр суурьтай байна. Тэгээд энэ арчсан намыг шинжлэхийн ажлын хэсэг бол 12 сарын 6-наас өмнө бол одоо 21 аймагуд дээр яг энэ шинжлэхийн сууж ч юм уу одоо дөрмийн төсөл дээр авах саналууд гэдэг ингээд төлөвлөсөн ажлууд ер нь бол бид нар өмнө бас аймагуд дээр ингээд орон нутгуудаар явсан одоо энэ тэр ажлуудыг улам илүү эрчимжүүлж улам чамбааруулж одоо тэр авч байгаа судалгаа тэр бүх зүйлүүдээ нэвтрүүлж одоо ингэж 12 сарын 6-нд болох намын их хурлаар маш ойлгомжтой тийм дөрмийн төслийг одоо өргөн барьж хилцүүлж арчсан намыг одоо шинжилгээний ажилд бол өөрсдийнхөө хувь нэмрийг оруулнаа. Тэгээд одоогийн үндэсний зөвлөх хорооны гишүүдийг зарим хэсэг нь бол бүгдийг сольж явах хэрэгтэй гэж байна. Зарим хэсэг нь бол одоо энэ дээр бүрэлдэхүүнийг нэмэх хэрэгтэй гэж байна. Бид нар бол яг л голыг нь олсон, төвийг нь олсон. Тэгээд дээр нь маш олон төр орон нутгаас сонгогдоод ялаад гараад ирсэн тэр бүх төлөөлөгчдийг дээр нь одоо тэр бүх бүрэлдэхүүнийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр ингэж их хурал дээр оруулж ижээж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн